За сайн байцгаана уу? Үу. Уйлах гадах шиг бах юм. Уйлах гадах юм. За ингээд ямар ч та бүхэнд шинэ оны мэнд хүргье. Тэгээ 2020 он гарсан байна. Тэгээд албан байгууллагууд өөр нэг тийм үйлчлэхний газрууд оны төгсгөлөөр ингээд тарах хуцад амар их тараадаг гэж байгаа байхгүй. Ялангуяа фитнес клуб ч юм уу тиймэрхүү газрууд ингээд 12 сар гараад амар их сурталчилгааны хуудсан мууц. Гэрт явж баах юм нааж магаа дуцаар мессежээр баах юм ирж мэрэл тэ. Тэгэхээр хүмүүс за би 2020 онд ямар нэгэн шин зүйл эхэлнэ гэд хүн болгон боддог байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр нь дөрөөлөд тэ нөхдүүд өөрсдийнхээ бизнесийг цэцэглүүлэх гээд байгаа. Тэгээ тийм судалгаад фитнес техник 3 сар хүн амар ихэд он гараад тэгэл ингээд сулраал тэ. Тэгэхээр та бүхэн бас тэгж сулралгүйгээр ямар нэгэн хэрэг шин зүйл эхлүүлэхийг хүсэж байгаа бол хийгээд эхлүүлээрэй. Тэгээ миний хувьд бас 2020 онд нэг зүйлийг хийнэ гэж бодож байгаа. Ямарсан та бүхэнд амлаад явах үед өөртөө л ингээд явчих. Тэгээд сая Facebook дээр нэг тийм пост яваад. Тэгээ хүн айтайхан амьдрах юм бол 2020 онд төрсэн хүн айтайхан амьдрах юм бол 80-таа 3000 оныг үцэх нэ. Тэгээ тэрийг ингээ харчаа биш өөрөө ирэхгүй. Ер нь тийм юм байна тэгээ бодож байгаа байхгүй. Шууд тэр нөлөөнд автаа те. Тэр чи 2100 он гэж байна, 200 он гэж байна. Шууд 3000 руу явцсан байна. Тэгэхээр бид бүр айтайхан амьдрах юм бол жинхнээсээ 3000 оныг үцэх болно. Амен. Тэгээд ягаад гэвэл бид нар эзэнд итгээд одоо мөнхийн амьтаа болсон хүмүүс байгаа юм. Тэгээ бид нар 3000 оныг ч бас үзэж магадгүй тийм сте. Магадгүй ч байгаа тэгээд үнэхээр бид нар мөнхийн амьтаа учраас бид нар эзэнтэйг үрд мөнхөд амьдрах болно. Амен. За тэгээд миний одоо үг хуваалцахаар өнөөдөр миний ээлж ирсэн байна тий. Тэгээ та бүхэнд ямар үг хуваалцах вэ гэж бодоод. Тэгээд тэгвэл миний та бүхэндээ хуваалцах үг үнэндээ дууссан байхгүй. За ямар ч зэнийгээ хуваалцчин тэрийгээ ярьчин гэдэг ингээд хүнтэй нөөц байдаг та. Тэгээд дуусчихж байгаа тий. Тэгээ юу ярих вэ гэдэг ингээд бодоод. Тэгээд 2020 онд миний өөрийн нэг үг яриа ер нь их болтгүй л тий. Тэгээд амар их юм тоглоом хийгээд тэг зарим хүмүүсийг ингээ гомдоодог, ингээ тоглолдог ч юм уу те. Бид нар итгэгч хүнийхэн хувьд бусдад үг яриа зам байдлаараа бид үлгэр дөөрэл болох хэрэгтэй байгаа. Яг хөө мэдээж би цуглаанд явж байгаа итгэгч хүн ч гэсэн надад сул дараа байдал үнэхээр байдаг те. Тэг миний сул дараа байдал юу вэ гэхээр тэг ингээ жоохон буруу зөрүү ярьдаг те. Хүмүүсийг яг өөрөө ингээ тухайн ингээ зүйлийг тухайн одоо нөхцөл байдалд те уур амьсгалыг гоё болгоод ингээд тоглоод өнгөчих гэхдээ яадаг вэ гэхээр нөгөө талдаа зарим нэг найзуудыгаа ах эгч нарыг гомдоцсон байдаг байна. Өөртөө одоо юу тавьж байгаа байхгүй цензур те одоо цензур яах вэ? Өөртөө одоо ийм сануулга те одоо бид нар чинь өдрөөс өдөрт эзэнтэй адил болж ингэж өөрчлөгдөх хэрэгтэй хүмүүс байдаг штэ. Тийм биз дээ. Тийм амин. Тэгэхээр бүгдээрээ бас үг яриан дээрээ ч гэсэн бас одоо анхаарцгаая амин. Тэгээд 2020 онд бид нар яаж айтайхан амьдрах вэ гэхлээр те бидэрт амьдралын маш эмх зэгцтэй дүрм журмууд хэрэгтэй байдаг. Тэгээд ямар дүрм журмууд хэрэгтэй вэ гэхлээр яг ингэж Христэд итгэгч хүнийхээ хувьд те бидний амьдралын зааварчлага бол Библиэлд байдаг. Тэгээд тэр тусмаа амьдралын бүр юм чухал зааварчлагнууд миний бодлоор би бодохдоо Яаков номдэр байдаг болоо гэж боддог байхгүй. Тэгээ шинэ гэрэн дээр Яаков гэдэг ном байдаг. Тэгээ Яаков гэдэг ном маань ямар ном бэ гэхлээр за баярлаа. Дөг хуваалцах нэг усах юм даа гэх. Тэгээ Яаков ном маань ямар ном бэ гэхлээр ном маань гинэ. Яаков гэдэг нь ямар хүн бэ гэхлээр шинэ гэрэнд Яаков гэдэг дор хаяж 3 хүн байгаа. Яаков намыг ямар хүн бичсэн бэ гэхлээр Христийн дагалдагч Яаков гэсэн хүн байсан байгаа. Йохан Яаков гэдэг ах 2 байгаа тий. Тэрний ах нь Яаков гэдэг хүн байгаа. Нөгөө Яаков нь ямар хүн бэ гэхлээр Есүсийн дүүн тий. Йосеф Мари хоёрын хүүхэд нь гэсэн үг шүү дээ. Есүсийн дүүн тий. Тэгээд
Яаков маань загтал бичгтээ загтлаа эхлүүлэхдээ ингэж эхэлж байгаа. Есүс Христийн зарцтай өөрийгөө зарц гэсэн үг байхгүй. Тэр чинь бүр Есүсийн төрсөн дүүн байгаа шүү дээ. Тэгтэл тэр хүн те тэгээ бид нар яадаг вэ гэхэлэр ингэж яваад их те чи намайг мэдхүү хэлээ асуудаг те. Ингээд Монголд байхад ингээд 10 жилдээ ч юм уу ингээд явж байхаар өөр тийг газар ингээд хүүхдүүдтэй муудалцдаг те. Ингээд муудалцаад ингээд үг зөрөөд ихээр чи намайг хэний дүү гэдгийг мэдхүү гэл тэгдэг. Яг тэрнтэй адилхан. Яаков ч гэсэн те мэдээж хүний дотор болох тэр тийм одоо юм бардам байдал те. Би бол одоо Есүсийн дүү шүү гэд ингээд бардамнаас сайрах. Ингээд өөрийгөө харуулах те өөрийгөө дөвөөлөх одоо юм сэтгэл одоо бодол ийм санаа хүнд бол байдаг. Харин Яаков маань өөрийгөө Есүсийн дүү гэж танилцуулахаас илүүгээр би болвол одоо Есүсийн зарц боол гэж танилцуулсан байгаа тий. Тэгээ зарц боолыг яаж авдаг вэ гэхэлэр одоо ч зарц боолч гэж байхгүй л ах л та. Тэгээ бид нар зөв үйлчлэхний газар хүнд ингээ үйлчлээд ажил хийгээд нэгтээ хөлсөө авдаг тий. А зарц боол хүмүүс яадаг вэ гэхэлэр ямар ч хөлс цалин одоо юу байхгүй тий. Тэр хүнээс юу ч авалгүйгээр тэр хүнд одоо боолчлогдсон зарцлагдсан гэсэн үг. Тэгээ хуучин маш их өрөнд орсон хүнийг боол олгож авдаг. Эсвэл бол тэрийг хин нэгэнд зардаг тий. Тэгээ тэр боолч ямар сэтгэлээр их вэ тий. Ингээд эзэндээ зарцлагдчихж байгаа юм чинь тийм гоё сэтгэлээр хийхгүй шүү дээ мэдээж. Ингээд тийм залхсан юм төвөгшөөсөн. Тэгээд эзэн харуул хийчихэд харахгүй болвол нэг жоохон тэгсхийгээл тий. Харин Христэд итгэгч бидний хувьд эзэн бидрийг яаж авсан бэ гэхээр бидний өрийг төлөөд авсан байгаа тий. Энэ өр маань ямар вэ? Бидний гим нүглийн өр. Тэгээд яаж тайлбарлах юм бэ? Ямар ч гэсэн бид нар гим нүглийн одоо төлөөсийг төлөх шаардлагатай. Энэ төлөөсийг хэн төлсөн бэ гэхээр Есүс загалмай дээр цавлагдаад нас бараад амьлаа тэр цусаараа бидний гим нүглийг төлсөн байгаа. Амен. Тэгээ энэ бол маш энгийн хинч ойлгох зүйл учраас те. Яг манай шинээр ирсэн хүмүүст мань жоо ойлгомжгүй ч юм уу те. Тэгээд ямар ч сан цуглаандаа ингэ яваад тах юм бол бас ойлгох болно. Тэгэд энэ гим нүглийн гинж хүлээсийг Есүс төлсөн. Тэгэд өрийг төлсөн учраас бид нар өөрсдөө сайн дураараа бид нар боолчлогддог, заслагддаг, бид нар бурханд үйлчлдэг байгаа. Амен. Тэг Яаковын тухай ярьж байгаа бүүн зарцсан марцсан. Тэг ингэж Яаков өөрийгөө дараасгасан юм хүн байна. Тэгээд бүгд Яаков маань болохоор маш одоо би Яаков номыг их унших дуртай л да. Тэг бүгд Яаков номон дээр очие. Тэг Яаков номноос би яг хэд юм чухал зүйлсүүдийг хуваалцъя гэж бодож байна. Та бүхэн одоо өнөөдрийн хуваалцах зүйлсүүдийг заяа. Ингээд цаас гаргаад 1 2 3 4 гэж дугаарлаад зөв бичээд юу очихцаа. Би зөвөр эдрийг одоо би зөв өөртөө юм шаардлага тавьж байгаа байхгүй. 2020 онд би одоо энэ листээр энэ юугаар ингээд амьдрья. Одоо ийм зүйлсүүдийг өөрөөсөө шаардаж амьдрья гэдэг зүйлсүүдийг гаргасан байгаа байхгүй юу. Тэгэд үүнийгээ та бүхэндээ хуваалцъя гэж бодож байгаа. Нэгдүгээрт нь болохоор Яаков номын 1-р бүлэгнийтэй бүгдээр ер нь Яаков номыг ер нь гаргаад тавьчих те. Яаков номноос өөр тийшээ бид нар халахгүй байгаа. Тэгээ Яаков номын 1-р бүлэг дээр 2-р ишлэл дээр юм шлэг байхгүй. Ах トゥ нар минь элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үзээ. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ. Тэсвэр хатуужл нь төгс үр дүнтэй байгээ. Тэгвэл та нар юугаарч дутхгүй төгс бүрэн бүтэн байх болно гэж байгаа тийм. Элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үзтээ. Бидний амьдрал янз бүрийн асуудал, зовлон бэрхшээл ингээд яаж давхаа мэдхгүй зүйлсүүд байдаг тийм. Тэрэнд бид нар яаж ханддаг вэ? Өө ашгүй дээ гэж хүлээж авдаг шүү дээ. Ер нь бол нэг тийм таатай хүлээж авдаг. А гэтэл Яаков маань үүнийг яаж хэлсэн бэ гэхээр өө баярлаа тий. Ийм асуудлыг та надад зөвшөөрсөнд баярлаа. А тэгвэл би энэ асуудлыг би яаж давж гарах вэ? Энэ арга зам маань яадаг вэ гэхээр Бурханд Библиэлд тэгж хэлсэн байдаг шүү дээ. Бурхан та нарыг Христчийн хэтэрсэн хүчээр сорддог юм аа тий. Хүн болгонд даах чадлагын хэмжээгээр л Бурхан биднэрт сорилтуудыг өгдөг тий. Тэгэд зарим хүн болохоор бүр ингээд амар сорилттой очирдаг тий. Бүр ингээд бид нар нэг азар
Христ итгэдэг хүлээн зөвшөөрдөг оронд амьдарч ин л та тий. Исламын шашинтай орнуудад Христэд итгэлээсээ болоод хүмүүс амиа өгдөг байгаа тий. Христэд итгэснийхэн төлөө гэр бүлээр нь хүйс тэмдэгдэг ч юм уу. Тиймэрхүү тохиолдол байдаг ш тий. Тэгэхээр бид нар тухтаг тулгаад чи тий Христэд итгэхэ болоо. Тэгвэл чамайг амьд үлдээ гэвэл эндээс бидний хідэн гарч явах болоо тий. Хідэн бид нар яг ингэж энэ итгэсэн итгэлд үлдэх болоо тий. Тэгээ исламын шашинтай оронд нэг юм явдал тохиолдсон байна. Нэг итгэгч эмэгтэй ингээд хүүхэдтэй байгаа байхгүй юу? Тэнгүүтээ итгэлээс нь болоод амьдаар нь хүүхэдтэй нь болсон байгаа газар. Амьдаар нь шүү дээ хүүхэдтэй. Тэнгүүтээ түүнийг 7 хоногийн дараа олсон байгаа байхгүй мэдээдтэйгээр гараад. Тэгээд олсон чинь болохоор ээж нь нас орсон заяа. Тэгс чи хүүхэд нь амьд байсан байгаа байхгүй. Тэг яагаад тэгсэн бэ гэхэлэр тэгэд ингэсэн гэж байгаа. Тэр хүүхэд нь ингээд том болоод ингээд ярьж байгаа байхгүй ингээд тухайн үедээ ээж болвол итгэлийнхэн төлөө ингээд буушлагдаад амьдараа нас орсон. Харин намайг одоо тэр хүүхэд чинь мэдээж итгэж биш байгаа шүү дээ. Хооллох хэрэгтэй байгаа. Одоо ингээд сүү уух хэрэгтэй байгаа шүү дээ. Ихийн сүг. Тэгтэл ингээд гарын цоорхоо хүн хурж ирээд намайг хоолдог байсан гэж ингэж ярьж байгаа байхгүй. Ээж нь өгцөн харин хүүхэд нь амьд байгаа. Ийм тохиолдлууд тий. Эсвэл бол өөр зарим шоронд хоригдсан байгаа хүмүүс төр шууд тэнгэр ич хурж ирээд уулзах ч юм уу. Иймэрхүү гайхамшигтай зүйлсүүд бидний одоо исламын шашинтай орнуудад бүр амар их өргөн дэлгэр тохиолдож байгаа тий. Тэгэхээр тэр хүмүүс итгэлээсээ болоод тэр хэмжээний төлөөсийг төлж байгаа учраас гайхамшигтай зүйлсүүд амар их болоод байгаа байхгүй тий. Тэгээ би бодсон байхгүй. Яг үнэхээр тэнгэр илт хурж ирээд тий. Бүр ингээд надтай яриасаа тий. Надад ингээд намайг ингээд хөтлөөсөө тий. Гэт ингээд бодхолоор чи яг тэр хэмжээний төлөөсөө төлж чадах уу тий. Яг тэгж итгэлийнхэн төлөө тэгж өөрийгөө зориулж тэр хэмжээний төлөө зовлонгч идэлж чадах уу. Тэр хэмжээний зовлон идэлж чадах юм бол даах хэмжээний талаар л тий. Бурхан ингээд бидэрт хүчийг өгдөг байгаа юм аа. Тэгэд та нарт ямар нэгэн байдлаар сорилт ирэх юм бол тэр сорилтыг та нар дуртайгаа хүлээж аваарай. Амен. Битгий цааргалаарай заяа. За юм сорилт ирсэн. Одоо би нэг яаж давж тоглох вэ? Энийг давж тоглохын тулд Библиэлд ямар одоо юм зааварчилгаа байна те. Хэрвээ та ингээд Библийг уншаад мэддэг хүн бол нэг юм үг байдаг та энэ үгийн дагуу ингээд явчих. Хэрвээ ингээд дөнгөж итгэж болоод удаагүй болвол нэг арай нэг сарын өмнө итгэсэн ч юм уу те. Нэг хэдэн жилийн өмнө итгэсэн байгаа найзуудаас асуугаарай. Ах эгчнэр ахлагч нараас асуугаарай те. Хэлж өг. Тэгээд энэ нь ингээд явандаа бид нар тэгсвэр хатуужил бид нар улам ингээд хүчтэй болоод гараад ирдэг байгаа. Тэгсвэр хатуужил те. За нэгдүгээр зүйл нь сорилтод орохдоо баяр хөөртэй байгаад тэгээд үүнийг хүлээж аваад тэгсвэр хатуужтай болох те. Тэгсвэр хатуужил гэдэг зүйлийг одоо миний хувьд 2020 онд өөрийнхөө одоо өөртөө дэвшүүлье. Тэгээ одоо өөртөө суулгая. Тэгээд энийг даван туулах хүчийг мэдээж бидэрт эзнээс ирдэг байгаа. За хоёрдугаарт нь үг гэдэг зүйл байгаа тий. Бүгдээрээ хамтдаа Яаков номын 1:21-аас 25 дахь ишлэгийг харъя. Хорны дөрөв ишлэлтэр ийм ишл байгаа тий. Тэгээ тиймээс та нар бүх бузар байдал хорон санааныхан бүхэл үлдэгдлийг хайж өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг тэгээ даруухнаар хүлээж аврагтун. Тэр үг яах вэ? Та нарын сэтгэлийг аврах чадaltaй тий. Энэ айгуу чухал үг. Зарим хүмүүс тий ингээд загас сорилт ирлээ тий сая ярьсан тий сорилт ирээд давж чадахгүйгээсээ болоод тий сэтгэлээр унаад бүр ингээд шаналаад өөрийнх нь цаг хугацааг алдаал яваад идэх тий. Гэтэл Библиэлд дэр чи ингэж хэлсэн байгаа энэ үгийг бид нар даруухнаар хүлээж авах гэж байгаа хгүй тий. Ингээд яагаад maaгаад гэж санаа ингэж юмд асуулт тавилгүйгээр бурхан ингэ хэлсэн болвол яагаад гэдгийг бид нар заавал асуулт тавилгүйгээр би энэ үгийн дагуу хийгээд үзье. Ингээд хийх юм бол та бүхэн цаг хугацааг хоцохын зэрэгцээ тий сэтгэлийг аврах чадaltaй гэж байгаа байхгүй. Хүмүүс ингэ шаналаад ингэ асуудал ингэ ирэхэд шаналаад арх уугаад ингэ тэрнээсээ болоод ингэ гэр бүлтэй амар хэцүү зүйлсүүдийг гэр бүлээ дарамтлагч юм уу тий архинаас болоод ч юм уу тий. Тэр хүн сэтгэлээ аварч чадахгүйгээсээ болоод өөр зүйлс өөр юмнаас ингэж юм тайвшрал таатгалыг авч байгаа.
Харин энэ үгийг яг байгаа чигээр нь бид нар даруйхнаар хүлээж авах юм бол бид нар яах вэ гэхлээр сэтгэл санаа зовсон үедээ хүнд хэцүү үедээ өөрсдийгөө аварч чаднаа. Амен. Тэгээ та бүхэн өөрсдийнхээ сэтгэлийг бас авраарай. Тэ. Одоо ингэ биччихгүй те. Нэгдүгээрт нь сорилтыг даван туулах төсвөр хүч. Хоёрдугаарт нь сэтгэлийг аврах. Тэгээ сэтгэлийг аврах гэж бичингүүд тохиолдолд нь Библийн ишлэлээ биччихгүй те. Тэгэх юм бол ойлгох штэ. За. Дараагийн зүйл нь тэгээ би ер нь үг ярианыхын тухай л одоо ингэ хуваалцах гэдэг юм л да та бүхэндээ тий. Үг хэлний тухай. Тэгээ миний хамгийн одоо өөртөө тий өмнөх хоёр зүйлээс одоо бүр ингэ өөртөө бүр шахаж шаардж байгаа одоо ингэ өөртөө тавьж байгаа зүйл маань өөрийнхөө үг яриан дээр итгэрэл авчрах. Итгэрэл хэрэгтэй. Үг яриагаа цэгнэх, зөв үгийг зөв газар яг тий тохиромжтой хэлхийн төлөө одоо ингээд өөрийгөө тасгалжуулах, бэлдэх хэрэгтэй тий. Тэгээд юм юу гэдэг штэ тоглоом нь шоглоон болдог гэдэг үг гэдэг тий. Тэгээ заримдаа ингээд би их нэртэйгээ битээр ингээд юм хүм ярьж хагаад яг уурлуулж морлуулж штэ тий. Тэнгүүтээ тэр үед ингээд аргадаж тайвшруулж тайтгаруулж хагаад бүр балалсан юм хийж орхиод бүр ингээд нэг 30 минутын дараа тайтгарах бол бараг 30 цагийн болгоо ичж байгаа байхгүй тий тэр чинь. Тэгэхээр бид нар энэ үгийг яаж одоо тий үгийг яаж зөв хэрэглэх вэ? Манай ихтер надад бүр тийм ном бэлгэлсэн байгаа байхгүй. Тэ. Үг хэлээд тэ ярьж эхлээд бусдыг өөрлөгөө татдаг хүн, бусдыг өөрөөсөө түрхдэг хүн гэдэг. Тэгээд энэ номыг надад 3 жилийн өмнө бэлгэлсэн. Тэгээд нэг 3 удаа сонсч архицсан байгаа. Тэг үнэхээр яг гоё ном байлээ. Тэгмээр за 2020 онд бас тэр номыг уншаад үнэхээр амьдралтаа хэрэгжүүлнэ гэж бодож байгаа тий. Би мэдээж нэгдүгээр ном маань Библи, хоёрдугаар ном маань манай их тэрийг бэлгэлсэн тэр ном байх болно тий. Тэг хүн төрлөختөн бүх зүйлийг намхруулж ирсэн гэж байгаа байхгүй. Ан амтэн тий. Баахан цирк мэркт ороод ингээ хүний ингээ сургацсан ингээ бүр арслан баага маага тий. Бүр тийм зэрлэг амттыг ингээ хараад бүр ингээ шоконд ордон ш тий. Яа ямар айдгүй юм бэ те. Бүр ингэж арслан байх чинь. Тэгээд би бараг тэнд ингэ сууж байхдаа бараг тэрийг харж чадахгүй ингээд яагаад чи над руу дайрах гээд байгаа ч юмсан. Яжил ингэ циркэн бүр ингэ урдуур суудсан те. Яг ингэ урдуур ингэ өсмөстэйг ингэ бүр ингэ яваал. Тэр чинь бүр амар байгаа байхгүй амар сүртэй те. Тэгтэл хүн тэр амьтдуудыг сургаж болж байна. Гэтэл хүний захиргаанд ордгоо нэг л зүйл байгаа байхгүй. Тэр үг яриа те. Бид тэр ямар хүн өөрийнхөө үг яриа хизээ сургаж чаддгүй гэж. Хүний эрхэнд намхруулагдаж чадаагүй нэг л зүйл байна. Тэр бол бидний үг яриа гэдэг гэж байгаа. Амен. Төг Амен яа. Тийм биз дээ. Тэгээ Библиэлд үг ярианы тухай зөндөө олон ишлүүд байдаг байгаа. Ийм олон ишлүүд байна гэдэг чи юу хэлээд байна гэхэлэр тэ энэ дээрээ бид нар ингээ болгоомжтой байх хэрэгтэй. Тэ тэнэг хүн дуугаа байх нь мэргүүхэн тарагддаг гэж байгаа байхгүй тэ. Заримдаа ингээ өөр хүмүүсийн дунд манд ингээ ороод хүмүүс ингээ амар ухаантай хүн болох гол ингээл те. Өө наа чи игдэг байхгүй, тэн игдэг байхгүй гэл лам уралдаал яриад ингээл өөрийгөө амар ингээ те. Би бараг мэддэг, би ингэдэг гэл ингэ. Тэгээд миний хувьд ч гэсэн бас ингээл ярих дуртай те. Тэгээ ингээ ярьж байхаар ингээ зарим нэг ингээ найз ах мах төр үйждэг шүү дээ ингээ ингэчээд хөмсгөө зангичаад ингээ чимээгөө суугаад ингээ бэж идэг те. Тэгээ би зарим тэр хүмүүсээс амар ичдэг байхгүй. За ингээд энэ хүн амар их мэдчихэж байгаа хаа тий. Гэт ингээд дараа нөгөө хүнтэйгээ ингээд юм хам ярих. Та яагаад юм ярих байхгүйсэн мэхээр. Өө би ярих юм олддог. Юу хэлхээ мэдтгүү ингээд чимээгөө сууж байгаа байхгүй тий. Тэгэхээр хэрвээ та зөв үг хэлж чадахгүй бол ядаж чимээгөө сууж сурах хэрэгтэй байна. Амен. Тэгээд энэ юм уу Библийн аль хэсэг дээр байдгийг би мэдтгүү л дээ. Баар Библиэл дээр байдаг ч гэх баг. Гэхдээ надад энэ ишлэл амар их таалагддаг байхгүй. Библиэлд нэг ишлэл байдаг те. Ам бай өхөл хүний үг ярианы хүчинд байдаг. Тэ? Та үгээр хүнийг өхүүлж болно, амьдруулж болно тийм үстэй. Нэг гоё үг хэлэхээр бид нар хичнээн сайхан болчихдог лээ те. Бүр ингээд заримдаа ингээд бид нар нөгөө нэг
юу явж идэв штэ. Тэгэд өөртөө жоох ингээд орон хугарцсан ч юм уу те. Бүтлгүүтэл байгаад ингээд амжилт байгаад бүтлгүүтлэхэд амжилт байгаад яваас ингээд яваад байна те. Бүтлгүүтэл ингээд явахаар ингээд бүр ингээд өөрийгөө харахлаар те. Ингээд нэр үнэхээр яг бүтлгүй амт юм шиг санагддаг те. Гэтэл бидний итгэлийн хин нэг найз минь те. Итгэлийн биш ч гэсэн те зөвхөн хин нэг найз минь хурж ирээд миний найз өнөөдөр сайхан харагдчих шүү гэд мөрөн дээр тавиад ингэхэд ягаад чи нэг тийм юм ич ичдэг бол биш байгаа сте те зөвхөн л сайхан гэдэг үг хэлээд мөрөн дээр ингэхэд л нэг тийм цаанаа нэг тийм гоё бол явцдаг те. Гэтэл бид нар итгэж хүнийхээ хувьд сайхан гэдэг үгсээс илүү гоё тийм библийн иш те бүр ингээм амт оруулсан гоё үгсүүдийг бид нар найзуудтай хэлж болно шүү те. Тэгэхээр бид нар гоё үгсүүдийг хэлж сурах хэрэгтэй байгаа те. Амен. Тэгээд үнэхээр заримдаа ингээд бид нар хин нэгэнтэй юу яадаг те муудалцдаг юм эсвэл бидэртэй хин нэгэнтэй бид нар заавал хин нэгэнтэй санал нийлэх албагүй те. Тэгтэл заримдаа бид нар ингээд чимээг өнгөрөх хэрэгтэй байгаад идэг те. Гэтэл заримдаа бүр хилмээр байгаад идэг те. Хил ам захтнаад те бүр ярмаар бүр хилмээр яг үүндээ би энэ үгийг хэлэх юм бол би тэр хүнийг ингээд 5-0-тахаар бэлэн байгаа байхгүй те. Тэгэхээр яг хэрэг би энэ хүнд ингээд яг үннийг бол хинч хэлнэ гэдэг ингээд хүмүүс монголоод идэг те. Би бол үннийг хинээс чахгүй хэлдэг. Би бол ийм гар мар гэлэн л өөрийгөө би бол зоригтой би бол шууд хэлдэг мэлтэй гэдэг. Тэгтэл яг энэ үнэндээ айгүй тийм мөөхөр те. Хэрвээ та тэр хүнд үннийг хэлмээр байгаа бол яаж одоо энэ хүний сэтгэлийг те зоригийг мохоохгүйгээр хэлэх вэ гэдэг бид нар бас нэг юм сурцах хэрэгтэй байгаа юм те. Зөв сурахгүй гэл очив бол юм тийм байна гэж хэлэх бол амархан те. Тэгэл тэр хүний найзаагаа өөрөөсөө гомдоогоол найзгүй болж ин гэсэн үг те. Тэгэхээр бид нар үннийг шууд хэлэхдээ ч гэсэн яаж хэлэх вэ гэхлээр хайрын дотор те ээлдгээр маш даруухнаар бид нар яах хэрэгтэй байгаа те. Сургаалт төгсийн 15-ын 1 гэд ишлэл дээр ийм ишлэдэг. Ээлдэг хариулт уур хилэнг зайлуулж те ээлдэг хариулт уур хилэнг хөдөлгөн те авшиш хүүдэн цэвдэггүйгээс уур хилэнг хөдөлгөн ээлдэг хариулт те тэр хүн сэтгэлд нь одоо сэтгэлийг дулаацуулдаг те хүүдэн цэвдэггүйсээр бид нэг юм тэгээ яриад байгаа юм бол те уур хилэнгийг хөдөлгөөл те ингээл дуун өндөрсөөл волюм чангараал те хүүдэн цэвдгээр яриад байгаа юм бол бид нар яаж үнэ гэхэлэр өөрсдөө найзаагаа өөрсөд түлхэж чинь. А хэрвээ бид нар тэр хүнтэй гоё харилцаатай байхыг хүсэж байгаа бол бид нар ээлдэхээр бас маш зөөлөөр ингэ ярих хэрэгтэй байгаа. Амен. Одоо ингэ манай ажил дээр Монгол залуу байгаа. Тэгсэн чинь ингэж байгаа байхгүй. Чи 12 сарын 20-нд бид хамт ажиллаа хийж байгаа байжсэн чинь. Бод энэ ажилд ороод удаагүй л те. Тэгсэн чинь тэгж байгаа байхгүй. Чи маргааш юу вэ гэж бодож байна. Гэтгс чи нөгөөт чинь би бол шаваад нарих мон гэх юм ярьж байгаа байхгүй. Тэг чи юу хийе гэтгсэн чинь маргааш одоо цоглон дээр Крисмсийнхаа баярт очино доо гэж ярьсан байхгүй. Тэг чи ингэ надад орж ирсэн. Чи итгэгч юм уу? Тийм гэсэн чинь. Тэгвэл муулахаа боллоо хэлж байгаа байхгүй. Харин би тэр яг юу гэсэн үг юм бирээс ойлгохгүй байна. Христэд итгэдгээсээ болоод би тэр хүнээр муулгах ёстой юм уу те? Тэг тэгж байгаа байхгүй. Даанч тийм баха чи тийм зөөлөн байгаад гэсэн. Нэг тийм тэгээд яг ингэ хараад ахаар бас өөр хүмүүс чинь ингээл бүр ингэ хоорондоо ярихтаа ингэ тий. Энэ муу одоо тий энэ муу пэ ингэж яагаад тий энэ муу гөлхийг мүлхийг гэл ингээл яриад байгаа байхгүй тий. Тэгтээ би болохоор ингээд ярих гэхлээр ямар тэр үг нь хилдэй нь штэ тийм үстэй тий. Тэгэхээр ингэ чимээгөө байгаа ч юм ингэ юм ярихаар нь толгой тахал инээгээл нэг тийм яриа өрнөхгүй те. Тэгэд ингээд тахлаар намайг энэ хэл тийм зөөлөл гэж бодсон юм шиг байгаа нь те. Яг толох юм бол бас тийм зөөл юм биш гэдэг бас харуулмаар байна те. Тэгэд яг үнэндээ бид нар яг тэгж харагддаг те. Гэтэл хэрэг бид нар Библийн үгэн дээр яг хатуу юм дээр бол бид нар хатуу зогсон шүү тийм үстэй. Бид нар ямар үед хатуу байх ёстой вэ гэхээр найзын төрсөн өдөрт очлоо архиар шахах үед яах вэ? Үгүй ээ. Гэл хатуу байх хэрэгтэй тий. Монголд очиод найзынхаа төрсөн өдөрт очиж байгаа байхгүй. Багийнхаа найзуудтай дуудаж байгаа нөгөө тал дээр нь ингээд ажлынхаа газар найзуудтай дуудаж байгаа байхгүй. Тэгэд
Тэгээ манайхын төрсө өдөр мөдрийг ямар амар тэмдэглэдэг те. Бүр ингээд хэдэн саяар тэмдэглэж байгаа байхгүй бүр. Ингээд ширээ цэцэн заяа. Тэгээд ингээд давалгаа үсгэнэ гэж байгаа юм. Энэ талаас ингээд яваад ингээд. Тэгээ би ингээд орохдоо найзтай хэлсэн байхгүй. За мань арх уухгүй шүү те. Чи ингээд найзуудынхын донд манайгаа шахаж битгий эвгүй байдалд оруулаарай гэд. Захиж загчаагаад орж байгаа байхгүй. Тэгтэл маа найз өөрөө тэр бүр тийм баярын эзэн ч тэр гол ширээн цуу тэр хоолтой би нэг тэр авчаа сууж муцсан те. Тэгсэн чинь ингээл за бүгдээ ингээд давалгаа үсэг яа болоо. Технээс аваад ингээл уугаал үг хэлж мэлээл ингээл явж байгаа байхгүй. Тэгэл над дээр хурж ирэл за миний хөгшин. Ямар ч танихгүй хүн те. Миний хажууд ингээд суудсан. Тэгсэн мөртлөө миний найз миний хөгшин бол явчих ингээ архин дээр те. За тогтоочих гэдэг. Гэхдээ би уухгүй гэж бүгд над руу бүр ингээ хараал те. Үгүй би ингээд тэг би сүлд хэлсэн аахгүй би ингээд итгэж хүн байгаамаа те. Би ингээд арх уухгүй гэсэн чи бүгд ингээд над руу ингээд те. Энийг одоо бараг тэр газар эрх зогсгүй ороод ирсэн байгаа байхгүй те. Тэгээ би бол тэн дээр бол хатуул зогсож байгаа те. Үгүй ингээд тэгсэн чинь манай тэр найзын машинд нэг юм хуучин гитар байна те. Бүр ингээд хэрмэр ороод ингээд тагтаршаад бүр амар болсон хөг мөг болсон гитар заяа. Байсан байгааг би ингээд юм ингээд хамт хийж явахдаа харсан бохгүй юу. А тэгвэл ингээ би юу яа ингээд арх уухын оронд те би төрсөн өдрийн дуудуулж байгаа. Тэгээд та нар ингээд архиа уугаад явж байгаа гэдэг гарч ирчээд өвөл нэг гитар ингээд хөглөж байгаа. Тэгэл явж байгаа байхгүй те. Өнөөдөр бидний гэл ингэ явж байгаа. За нөгөө согтоогоор чи за өгчөө дахиад нэг дуу яваарай. Тэгээд 5 6 дуу яваад те. Тэгэл маа найзууд угсна гэж байгаа. Нөгөөдөл нь хоо яста миний өгшөн баярыг наастртай болгохлаа малглаа. Бөө согтоогоор те. Тэгэхээр бид нар зөөлөн хатуу үедээ маш хатуу байх хэрэгтэй. Харин яах вэ гэхээр бид нар ийм нөхцөл байдлыг те яаж ингэж бид нэр сэргэлнээр те мэрэгнээр ингэж мэдэрч чадах вэ гэдгийг магадгүй тэр үед бурхан надад намайг аварж гарсан ч юм билүү те читэнд гитар өсныг хараагүй юу гээл те. Тэгэл хэрвээ тэр үед би ямар гитар ингээд байж исэн бол тэгэл нэг тийм сонин гарал тэндээс явна шүү дээ те. Тэгээд тэр үед маань тэр найзууд намайг архиа шахсан ч гэсэн тэр хүмүүс миний талаар эрг сэтгэлтэй болоод буцсан байна. Тэг би шууд автоматар найзынхантай 20-оор нэмчихэж байгаа юм чи. Тэгэл одоо Facebook дээр найзлал миний өгшөө миний найз юм гэж би шаал танихгүй гараад тэ бүр нэг олон жил найзлсан хүмүүс шиг. Тэгээ бурхан бидрийг яг ингээд өөрийнхөө байр суурин дээр зогсож байгаа үед хизээч ихчвтер байдалд оруулдаг юм аа. Амен. Нэг юм итгэлээс хорил бидэрт ингээд ирдэг те. Хуучин гэрэн дээр одоо маш гайхамшигтай хүмүүс байдаг те. Даниэл те. Даниэлийг те өөр бурханд залбирсныхын төлөө хаан нь Аслангийн нөхөнд хайж өгнө гэдэг. Даниэл яадаг вэ гэхээр хаягддаг. Дараа нь нөгөө хаан нь ингээд очиод харсан чинь нөгөө аслангуудаа бараг наалцсан ингээд унтж идэг те. Дараа нь Даниэлийг ойсон хүмүүсийг те буцаага тэр торлоо нь хаяхад газар туналахгүйгээр аслангууд барьж идээд ингээд тэр хүний ингээд би энэ газар тунахгүй байхдаа өгцөн байгаа байхгүй бариулсан байгаа те. Даниэлийн 3 найз байна те. Би над бурханд ч юм мөрөхгүй мөргөх те бурхан намайг аварна мөрөх аврахгүй байсан ч одоо ингээд үхья те. Ингээд бид гурийн амьдрал ингээд дуусвал дуусаа гэдэг шийдсэн байгаа байхгүй те. Тэгтэл тэр үед яасан мэ гэхээр тэр гурыг те тийм амар хүчтэй тийм одоо юм гал руу хийх гэж явж байгаа хүмүүс нь өөрсдөө замдаа түлэгдээд өчөж байгаа байхгүй те. Тэгээд ингээд нөгөө гурав чинь гал руу хайчиж байгаа. Тэгэд нөгөө хаан ингээд орилж байгаа чимээ байхгүй те. Ингээд харсан чинь ингээд хаан өөрөө бүр ингээд гайхаж ингээд гарч ирээ те. Би 3 хүний гал руу байсан биш үү? Юу 4 хүн явж ийн ингээд хүн ингээд бурхны хүн шиг нэг алхаж ийн гэж байгаа байхгүй те. Тэгээд 4 хүн айсан чинь 4-т нь Есүс алхаж исэн байгаа байхгүй. Тэ. Тэгээд нөгөө галаас нь ингээд гаргаад ирсэн чинь нөгөө горын өснө хуухлагтаагүй байсан гэж байгаа байхгүй те. Тэгээд өсний хуухалж байгаа үнэр бас тансаг байдэн ш тэ. Тэгээд би нэг өсмөсөө хидэд хуухалж исэн түүх байгаа надаа. Тэгээд тэр чинь хэдэн өдөр ингээд гардаг байхгүй те. Ингээд нэг тийм метро цэтранд явсан чинь нэг хин шүтээ өстэй угаасан ч гэсэн ингээд явж л байдаг те. Гэтэл
Үснийх нь хуйханд юу ч ингэ хуухлагтай гараад ирсэн гэж. Тэр бид нар хэрвээ та хатуу зүйл дээрээ яг хатуу зогсоорой. Амен. Тэгээд юу зөөлөн хатуу мат. Зөөлөн мөл явж байгаа хатуу яриа явчлаа тий. Тий. Намайг зөөлөн гэж бодсон бас хатуу чанар үзүүлмээр ингэж ийжсэн тий. Тэгэхээр бид нар ч гэсэн бас Бурхан хизээч биднийг бусдын өмнө нэлэг дог болгодгүй байгаа. Амен. За тэгээд өөр ч нэг юм байхгүй дээ. Тэгээд ямар ч гэсэн бүгдээр энэ ондоо яах вэ гэхэлэр хэрвээ та бүхэн үнэхээр надтай хамт ингэ те энэ зүйлсийг хэрэгжүүлж эхлэх гэх юм бол бичээд одоо гэрийнхэн те хамгийн их одоо байдаг зүйлс дээрээ те ингээд бичээд канандад гинэ. Бичээж ч юм уу те гой тавьчихгүй те тэгүнгөт ингээд гинт ингээд одоо жишээл гэр бүлийн маргаан үсгэж юм уу те тэв үедээ гарахгүй те завууг яриандаа болгоомжтой байх хэрэгтэй гэл. Эсвэл ажил төрөл дээр ингээд байхдаа ч гэсэн те нөгөөгөө ингээ байнга бодоод санаад энэ маань яах вэ гэхээр бидрийг маш олон аюул эрсдлээс бидрийг хамгаалж болно те. Бидний сэтгэлийг аврах чадaltaй үг гэдэг байгаа байхгүй те. За тэгээд ямар ч гэсэн тэгээд ийм байлаа те. Тэ Матай номон дээр Есүс нэг хэд хэдэн чухал зүйлсүүдийг хэлсэн байдаг те. Сонсох чигтэн сонсохтой ингээ те. Тэгээ энэ нь зүгээр энэ навчны талаар яриаг байгаа те. Бид нар хүн болгонд ингэ сонсох чих байгаа тий. Харин үүнийг та хүлээж авмаар байгаа бол аваарай. Энэ юу яриад байгаа юм бэ? Энэ залууч юу яриад байгаа юм бэ? Би ингэж амьдрмааргүй байна гэдэг ч юм уу тий. Эсвэл Библи уншаад өө надад хамаагүй гэж бодож ивэл таны хэрэг. Тэгээ та өөрөө дэстэ жинхэнтэй хүртэх ёстойгоо л хүртэн тий. Оны сүлд төр ч юм. Харин хэрвээ та энэ үгийг би сонсъё тий. Энэ үгийг би амьдралдаа ингэж өөрхийн жанжин шугам болгоод энэ үгийг би хэрэгжүүлээд явъя гэх юм бол та сонсох чигтэй байна гэсэн үг тий. Тэгээ сонсох чигтэн сонсогтун. Хэрвээ та хүний хүлээн зөвшөөрж байгаа бол энэ үгийн дагуу та амьдраа гэдэг юм ч байгаа байхгүй тий. Түрүүн хин номлож исэн гэнэ хинж гэрчилж илаа даа биз. Хизээч тий хүчээр Бурхан бидний ингэж итэг сүмд ингэж бидрийг ингэж яадгүй тий. Би Есүс ч гэсэн хэлж байгаа байхгүй. Сонсох чигтэй л сонс тий. Тэгэхээр сонсомоор байгаа сонс. Заавал энэ үгийг сонсоод чи алив ингэж Бурхан бидэр хизээж тулгадгүй. Хэрвээ чи сонсомоор байгаа сонс, сонсохгүй бол тэгэл өөрийнхөөрөө л яв те. Харин хэрвээ бид сонсогч их байх юм бол ерөөлтэй. Амен. Тэгээ сонсогчтой сонсогтон гэдэг надад энэ үг ингээд айгүй анх ингээ уншиж хагаад ямар сонио үг вэ гэж бодож байсан байхгүй. Тэгтэл Бурхан зүгээр хэрвээ та хүнтэй санал нийлж байгаа бол энэ үгийн дагуу амьдраарай. Нэгдүгээрт санал нийлж гинөө, хоёрдугаарт тулгсан зүйл юусаа байхгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр Библи хизэж бидэн шахтгүй, шаарддаггүй, тулгдаггүй байгаа тий. Амен. Энэ нь тэгээд бас бидний итгэлийн бас нэг гоё юм байна да. Лалын шашин биш чи юу гэстэй. Хэрвээ чи итгэлээс орох юм бол ингэдэг тий. Чи одоо аав гэр бүлээр итгэж байж байгаад хүүхэд итгэж байж байгаа юм бол чи барыг гэр бүлийнх нь нэр төрийг шороон тутгалаа гэд. Тэгэд шашнаас нь ямар яадаг вэ гэхээр хэрвээ чи нэг болвол хүүхдээ өөрийнх нь биеэр те өөрийнх нь гаруудаа чулуу шитгэж юм ингээ байлаа. Хэрвээ ингэхгүй гэх юм бол гэр бүлэр чинь ширүүн бугаас те. Тэгэхээр бас үнэхээр шашин гэдэг ч үг нь бол те нэг сайн сайхан байх хэрэгтэй ш те. Гэтэл өөр шашнууд те дандаа юм хүмүүсийг айцсаар нь ингээ боолчилдаг байгаа. Хэрэгс итгэл бидний итгэдэг шашин байна. За шашин гэж ярьж болохгүй тий. Энэ бол итгэж, энэ бол бодит зүйл учраас бид нар тий хизээш ингээд албацдаггүй ямар нэгэн шахалт дарамт бидэрт байдгүй байгаа тий. Тэгэхээр үнэхээр бас энэ маань үнэхээр бидэрт бас маш том одоо мэвэл өрөөл байгаа юм аа хэмээн. Тэгээд ямар ч сан ер нь бол Библи гэн ер нь бол номлол нэг 40-50 минут болдог те. Сая хэдэн минут өнгөрцөн юм. Бараг 20 минут ярьч байдаг, 30 минут ч ярьч үү те. Өөр олон зүйл бас нэг тийм ярих шаардлага байхгүй байх гэж бодож байна те. Ямар ч гэсэн бүгдээрээ үг яриан дээрээ эдгэрэлтэй бас нөхөр анхаарал болгоомжтой байцгаая. Амен. Тэгээ 2020 он те би бас нөхөр ерөөлтэй байна те. 2020 оны хамгийн анхны үгийг та бүхэнд хуваалцаж байна те. Тэгэхээр
Тэгэхээр бас магадгүй те мөнхөг те одоо мөхөс надаар дамжуулан бас эзэн та бүхэнд энэ үгийг хэлж байгаа гэж би итгэж байна. Амин. Та бурхан хинээрч бол хинээрч бүгдийг ярьдаг байгаа те. Тэгээ би урд нь хэлжсэн те. Бурхан илжигний амийг нээсэн бол миний амийг нээх болно гэсэн. Тэ. Тэгэхээр бурхан ялангуяа та бүхэнд 2020 оны эхлэлдэр те үгэн дээрээ анхааралтай, болгоомжтой байгаарай. Тэгээ бид нар үг ярианаасаа л болж дандаа асуудал, харилцааны асуудлуудыг үүсгдэг те. Тэгэхээр үг яриан дээр болгоомжтой байх юм бол манай цуглаан бас үнэхээр гоё явах болно гэж ингэж яаж байгаа те. 2020-нд бас бурхан манай цуглааныг үнэхээр өрөөх болно гэж бодож байна. Тэгээд ямар ч сан миний та бүхэнд хуваалцах хүссэн зүйл энэ байна. Тийм. Нөгөө нэг юуныхаа түлхүүр ишлэлээ уншихаа мартсан байж тээ. Яаков 3:13 дахь ишлэлд байгаа тий. Ямар ч ишлэл явж байгаад явчлаа байлцсан. Тийм ишлэл нь энэ одоо энэ 7 хоног тий. Одоо энэ 7 хоног энэ жилдээ бараг та бүхний бараг ингээд нөгөө нэг юм юу байгаа штэ. Сая та нар ингээд бичсэн дээ. Сонсох чигтээнүүд нь бичсэн штэ. Тэгээ тэр бичснийхээ дээдлэлд энэ ишлэлийг бичиж яваа сая тий. Яаков 1:13 дахь тий. Та нарын тийм 3:13. Та нарын дунд хэн ч мэрэгэн агаа тухайлаг бай. Тэр хүн өөрийн үйлсийг мэрэгэн ухааны төлгөөн байдлаар бие зөв авч яван харуулаа. Жоох нэг юм боддсон юм шиг те ухаантай юм шиг амьдрмаар байгаа болол те ингээд хүмүүс ингээд уг яриа болоцолж байгаа тэр газар чимээгөө сууд сурах хэрэгтэй байна те тэгээ мэрэгэн ухааны дүлгөөн байдлаар гэж байгаа байхгүй те мэрэгэн ухаанаар явах нь тэгэхэд бид нар бас дүлгөөн байдлаар энэ дэлхий дээр одоо дэлхий дээр те бид нар дэлхий дээр л амьдарч байгаа л та те нийгэм дээр өөрсдийгөө харуулж амьдрах нь амен. Тэгээд ингээд доош унших юм бол амар гоё ишлүүд байна л та тий. Эндээс ингээд ургуулад ярина тийм үстэй. Тэг хамгийн гол нь яг олон юм ярих хүсэлгүйгээр яг энийг л та бүхэн яг ингээд та бүхэнд өгөхийг хүслээ тий. Мэргэн агаа тухайлаг байх юм бол дүлгөөн байлээ бие зөв авч яваа харуулаа. Өөрсдийгөө харуулаа тий. Ингээд өөр хүмүүс ингээд итгэж хүмүүс ингээд хамт ингээд ажил мэлийг явж хахаар итгэж биш хүмүүс шиг ажиллаад идэг тий. Энэ маа яаж зураг өргөж байна. Унгаачих юмсан тий ингээ боогод илэгдээд тий тэгээ миний дотор ч гэсэн яг үнэндээ хэдийгээр би итгэж хүн ч гэсэн тийм ингээ тийм дотор юм муу бодлоос төрн тий ингээ боогод илэгдээд унгаач юм чи бүр ингээ уур хөрөх юм бол хэд хоногийн нэг найзтайгаа ажиллаж байгаад тий манай нөгөө нэг найз байдаг шүү дээ тий пиано тоглодог найз бид тэр хамт ажиллаж байгаад энэ мөг монгол хүн байсан бол ингээ унгаачих واخхой гэж тэгж байна. Тэгээ би гайхаад "Гү чи яагаад монгол хүн байсан бол" гэж яриад байгаа юм гэсэн баг. Гэхдээ яах вэ? Манайхан чинь ингээд хусалцчаад дараа нь бас ингээд за яах вэ хөгшөө ийм байх гэж зүрдэг баг. Солонгосууд нэг цохолгон шууд цагдаагийн газар мэддэг бөө юм бол монгол хүн байсан бол гэд ингэж байгаа байхгүй. Тэгэхээр бидний дотор ч гэсэн юм уур бохимдол төрдөг байгаа тий. Тэр үедээ бид нар дэлгөөн байдлаар бие зөв авч яван тэгээ мэрэгэн ухаанаар харуулах хэрэгтэй байгаа. Амен. За тэгээд нэг ийм хэл юм ярьлаа шүү дээ тийм. Тэгээд бас та бүхэн миний өнөөдөр ярьсан зүйлсүүдээс үнэхээр ямар нэгэн байдлаар ойлголт ухаарлаа явсан байх гэж итгэж байна те. Тэгээд би та бүхэнд тэгээд номсон зүйлд өөрөө тэнцээгүй байхын тулд өөрийгөө өргөлж одоо ингэж заваадаг те өөртөө өргөлж одоо ийм босго тавьдаг гэж хэлсэн байдаг те. Тэгээд Паул хэлсэн байдаг ш те. Паул одоо энд би ярих байтга бүр амар үгсүүдийг хэлсэн байгаа ш те. Паул өөрөө тэрэндээ тэнцхийн тулд амьдардаг те. Хэлсэн үгийнхэн дагуу амьдрахын тулд өөрийгөө шахдаг. Тэ. Тэгээд би та бүхэнд бас бонус олгоод нэг жоох юм ярих гэж бодлоо. Бид нар ингэж би нэг юм одоо жоох ундууцч игдүүсч явдаг зүйл мөн юу гэхээр итгэж бид нар ингэж шинэ хүмүүс ирэхэд те та нар бидрийг бити хараарай. Бид нар сулд ороо шүү. Бид нар цохиж унгаадаг шүү те. Бид нар худлаа ярьдаг шүү. Бид нар ингэдэг шүү.
Бидний бити хараарай, Бурхныг хараарай гэл ингээд идэх те. Яг үүндээ би нүгэнд айгүй дургу байхгүй. Тэ? Сайхан хэлсэн бас та нар дүлгэн билээ би зөв авч яван өөрсдийгөө харуулаа гэсэн байхад бидний бити хараарай гэдэг. Гэтэл Паул амар лаглаг амар хүчтэй номлолууд хэлсэн мөртлөө өөрөө тэрэндээ тэнцэхийн тулд өөрийгөө шахдаг гэж байгаа. Тэгвэл Паул юу гэж хэлдэг вэ гэхээр намайг дуурайгчд байцгаа тий. Тэгээ Паулаас ядаж нэг ганц хоёр зүйл нэг дуурайгаад амьдарчих юмсан тийм бистэй манайхаа. Тэгэхээр 2020 онд ч гэсэн бүгдээрээ өөрсдөө бас харуулж амьдарцгаая тий. Зөв талаар бас харуулъя л да тий. Тэгээ хүмүүс ингэж өөрсдөө харуулах гад ингэж тодорхой гад олонний донд онцгоох гад ингэж идэх тий. Гэтэл бүгдээрээ сайн зүйлсээрээ өөрсдөө харуулж амьдарцгаая тий. Бусдад нөлөөлж амьдарцгаая. Амен. Тэгээ та бүх энэ үгсүүдийг ер нь битгий яриараа заяа. Айгуу ингэж итгэж ингээд анх цуглаанд ирж байгаа хүмүүстэй бүгд л адилхан шил юм биш үү гэлэнтэй. Харин энэ үгийг хэлхийн оронд ингээд аль болохоор өөрсдөө харуулж амьдарцгаая юм байна. Тэгээд мэдээж бид нар мөхөс сул дорой те бид нар унах үе байна. Алдаа гарах үе байна те. Гэхдээ алдаа гарах үе байсан ч гэсэн заавал энэ үгсүүдийг бид нар нэг ярих шаардлагагүй гэж боддог байхгүй би. Бурхан л намайг өшөөж нэгүүлсэн те. Тэрнээс бид хүмүүс тааллахаа хүмүүс зөв буруугаа тунхлах гал ингээл зах шаардлагагүй. Тэгэх юм болохоор намайг бити хараарай, бидний бити хараарай гэдэг үгийг болж өгвөл бити яриасаа гэж хүсэж байна. Би юу нэнийг ярих гэж боддог байсан байхгүй юу? Одоо бас цаг тохиромж их бүрдлээ те. Бас хэлийг гэсэн дэр хэлэх үгийг хэлээд авъя гэж бодлоо. Амен. Тэ ямар ч сан бүгд бас залбирая те. Бурхан үнэхээр бидний үг ярианд идэвхтэй эрхчлөөг бас авчрах болтугай. Тэгээ үнэхээр сэтгэлээр унсан, шаналсан хин нэгэнд урам зориг болох тэр халуун дулаан гоё үгсүүдийг бас бидний амаар дамжуулан бас ярих болтугай. Амен. Тэг өргөлж бас өөрийнхөө амьдрал дээр те та бүхэн үгээр тунхлаарай зав. Филиппо номон дээр надад хүчээгүй өчтөгөө би бүгдийг чадах болно гээл үзээд байгаарай зав 2000 хар. Ингээл дайраад ах хэрэгтэй те. Тэг хүн хийж чадж байгаа бол би бол заавал чадхал болно те. Хэрвээ та 2020 онд шинэ гадаад хэл сурахыг хүсэж байгаа бол те бүр ингээд бидний ингээд үеийн найзууд бүр ингээд санч гадаад хэлнээ сургууль мургуул хийцэн явж идэг те. Тэгтэл бид нар тэрэнд нь бүртгүүлэх гээ. Тэгээ тэр хүн гадаад хэлийг тэгж сурсан бол энэ хүн сурж байгаа бол би чадах болно. Надад хүчийг өгч түгээр би гээл үзээд авах хэрэгтэй зэ. Хэрвээ та ямарваа нэгэн бол шинэ хөгжмийн юмсаа сурахыг хүсэж байгаа бол те айн ингэж тоглож байгаа бол хүн чадж байгаа юм чи яагаад би чадахгүй гээл үзээд авах хэрэгтэй. Амен. Тэгээд ямарваа нэгэн байдлаа те фитнес чавд би мие те юм гой болохыг хүсэж байгаа бол та энэ хүн ийм биетэй байхад би ч гэсэн ийм байх хэрэгтэй гэлээ. Филиппо 14-13-ыг барай л үзээд байгаарай. Амен. Тэгээд үгийг тунхлан те надад хүчийг өгч түгээр би бүгдийг чадах болно те. Ядарч матраа шаналаад ингээд пуги хиймээр санагцсан үедээ те. Бууж игмээр санагцсан үедээ ч бид нэр Филиппо 4:13-ыг барай л үзээд авах хэрэгтэй шүү. Амен. Тэгээд 2020 оны та бүхний нэг жилд ч амжилт хүсье те. 2021 онд өөр хүн гарч ирээд бас өөрөө бас ярих бах те. Ямар нэгэн байдлаар. Ямар ч гэсэн 2020 оны эхлэлтээр энэ үгсээ хэлж байгаа учраас 2020 онд ингээд үзээд авах хэрэгтэй нэ штэ. Амен. Тэгээ бүгд хамтдаа бас залбирцгаая. Баярлалаа бурхан эзэн минь. Тэгээд таны үг бол үнэхээр бидний хөлдөх тэнлүү замдах гэрлэн билээ эзэн. Та тэгээд үнэхээр онцгойлон бас бидний хүн нэг бүр дээр эзэн үнэхээр үг яриа гэдэг зүйл дээр үнэхээр онцгой анхаарал хандуулж үнэхээр өөрсдийгөө бас үнэхээр дасгалжуулж үнэхээр бэлтгэхэд тас бидэнд үнэхээр удирдах биднийг дагуулах болтугай гэж гуйж үн эзэн. Таны үгээр бас бид бас хөөцөттэйг ажиллахыг хүсэж байна. Таны ариун сүнс биднийг удирдах бидний хэрхэн ярих, хэрхэн алхах, бас хэрхэн дүлгөөн байдлаар бас мэрэгэн ухаанаар бие зөв авч явна. Энэ дэлхийн хүмүүст те итгэж биш хүмүүст өөрсдийг үнэхээр харуулж амьдрахыг үнэхээр та бидэнд үнэхээр хөтлөн дагуулах болтугай гэж залбирч байна эзэн. Тэгээ 2020 онд энд цугласан хүн нэг бүрэн дээр таны ивэл ерөөл удирдамж бас дүүрэн байх болтугай гэж гуйж байна эзэн. Тань талархаж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.